Ням гарагийн орой мэндийн үзэгчтэй хүргэе 7 таймч хөтөлбөр эхэлж байна. Хаврын өрн 7 цагт эдийн засагт нааштай мэдээ олноор сонсогдсон нэгэн 7 хоногийн бид үзэж байна. Алтны салбарын чуулж эдийн засагт өгөх хөгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх галт шийдлээ хэлэлцсэний зэрэгцээ. Засгийн газар энэ 7 хоногт зис боловсруулах үйлдвэрийг өмнө говийн хан богдод байгуулах шийдвэрийг мөн гаргалаа. Харин төрийн өмчийн олон компани үйл ажиллагааны шалгалтанд хангалтгүй дүн авсан. Гэсэн ч Монголын хөрөнгийн биржийн арилжааны идэвх эрс сэргсэн дүр зураг энэ 7 хоногт ажиглагдсан зэрэг эдийн засгийн салбарт эерэг мэдээний эхлэлийг тавьсан юм а. Мөн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ суваг Даваагаас Баасан гарагийн өдөр бүр тасралтгүй 3 цаг үргэлжлэх мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлснээр мэдээллийн урсгалыг сайжруулж олон нийтийн эрх ашигын төлөөх цуврал сурвалжлагуудаараа нийтийн анхаарлын төвд байж чадсан юм а. Хүндсэн гол сурвалжлагуудаа ч тайван хөтөлбөртэй бид онцлох юм а. Монгол улсын уул уурхайн салбарт олборлолт үйл ажиллагаа явуулж байгаа нийт компани 45%-ийг алтны компаниуд дангаараа эзэлж байгаа юм. Монгол улс эдийн засгийн хямрал санхүүгийн хүндрэлээс гарах нэг чухал гарцвал алтны олборлолтыг өсгөж, алтны экспортоос эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэх явдал юм а. Энэ ч үүднээс засгийн газар байгуулагдсан даруйд уул уурхайн салбартай холбоотой гарсан анхны шийдвэр нь алт 2 хөтөлбөр байлаа. Алт 2 хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2018 он гэхэд 1 тэрбум доллартай тэнцэх хэмжээний алт Монгол банкнд тушаагдана гэж тооцоолж байгаа. Энэ хөтөлбөр энэ жилээс хэрэгжиж эхэлж байгаа юм. Тэгвэл хайгуул олборлолт идэвхжиж эхлэх үедээ зэрэгцэн Монгол алт 2017 чуулган зохион байгуулагдлаа. Монгол алт чуулганаар алтны хайгуул олборлолтын эрх эзэмшигчид хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, санхүүгийн боломжуудаа эрэлхийлж байгаамаа. 1991 онд алт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлснээр алтны олборлолт экспорт өссөн. За 1995 онд 4 тонн алт олборлож байсан бол 10 жилийн дараа гэхэд 24 тонн болж 5 дахин өссөн байдаг. За гисэн хэдий ч 68% татварын хууль, урт нэртэй хууль зэрэг хууль тогтоомж нь алтны олборлолт, алт тушаалтыг эрс багасгасан юм а. Алтны тушаалт 2012 оны байдлаар 4 дахин буурсан байдаг. За хууль эрх зүйн доктортой бус орчин төрийн нэгдсэн бодлого зарчим алдагдсны нэг жишээ нь алтны салбар гэж мэргэжилтнүүд үздэг. За тэгвэл засгийн газар алтны салбарыг сэргээх улмаар эдийн засгийн өсөлтийг хурцгах үүднээс энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаад зогсчихсон аж ахуй нэгжүүдийг сэргээх, эрдэс баялагын нөөцийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, за хамгийн гол нь Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт 2 хөтөлбөрийг батлаад байгаа юм а. Хөтөлбөрийг 2 үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний үе шат нь 2017-оос 2018 он, за хоёрдугаар үе шат нь 2018-аас 2020 онд хэрэгжих юм. Нэгдүгээр үе шатанд холбогдох дүрм журмыг боловсронгуй болгох, аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх замаар алтны нөөцийг өсгөх, бэлэн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, хууль бус олборлолтыг таслан зогсоох арга хэмжээ авна. Харин хоёрдугаар шатанд алтны хайгуул олборлолт, үйлдвэрлэл, дэвшилт технологиг нэвтрүүлж, алтны олборлолтыг жил бүр 2-оос 3 тонноор нэмэгдүүлснээр за 2020 он гэхэд жилдээ 25 тонныг олборлсон байх бөгөөд нөөцөө 100-аас 150 тонноор нэмэгдсэн байх зорилт тавиад байгаамаа. Алтны салбар өнгөрсөн оноос эхэлж сэргэх хандлага ажиглагдсан Монгол банкнд 2016 оны 11 сард 680 орчим сая доллартай тэнцэх 17 тонн алт тушаасан байдаг. Энэ оны эхний 2 сарын байдлыг өмнөх онтой харьцуулахад Төв банкнд алт тушаалт 28% өссөн үзүүлэлтэй байгаамаа. Гэхдээ ихэнх нь жижиг нийлүүлэгчид байгаа юм. За харин засгийн газар том төслөө хөдөлгөх, тодруулбал гацууртын алтны ордог ашиглах тал дээр энэ жил онцгойлон анхаарч байна гэлээ. Гацууртын стратегийн ордыг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах ажил бол маш чухал. За энэ хүрээнд бол одоо Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар бол хоёр одоо ажлын хэсэг байгууллагад ажиллаж байгаа. Ажлын хэсэг маань бол үндсэндээ хөрөнгө оруулагч талтай бол хэлцээрийн шатанд явж байгаа. Энэ жил дээр нь хөдлөх бол та юу гэж харж байна? За ер нь бол ерөнхий сайдын захирамж бол бас ойрын хугацаанд бол энэ асуудлыг шийдвэрлэж засгийн газар танилцуулахыг бол үүрэг болгосон байж байгаа. Тэгэхээр бол энэ бол ойрын хугацаанд одоо нэг талд гарч одоо шийдэгдэх байхаа гэж найдаж байна. Хөрөнгө оруулагчид шинэ засгийн газрыг гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжиж ямар бодлого баримталж байгаа гацууртын ордоор дамжуулан харж байна. Уул уурхайн 4 сайдын нүрийг үзэж байгаа гацууртын ордыг энэ жил хөдлөх нь бусад ордуудад хөрөнгө татах дохио болно гэж үзэж байгаамаа. Улсын их хурлаас 2015 онд гацууртын ордыг стратеги ашиглалт хөтөлбөрийн ордод хамааруулж 2016 онд энэ ордод засгийн газрын эзэмших хувь хэмжээг 34%-аар тогтоож өгсөн байдаг. За гацууртаа төслөөс Монголд оруулах шууд өгөөж нь 2.3 их найт төгрөг,
татвар хураамж, элдв зардал, дотоодод хийх худалдан авалт, Монгол ажилчдын цалин, орон нутагт хэрэгжүүлэх төслүүд, хандив зэргийг шууд өгөөж гэж үзэж байна. За харин хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гэж бас би энгийнээр хэлбэл төсөлд бараа үйлчилгээ, ханган нийлүүлдэг компаниудын ашиг орлого гээд эдийн засагт шууд бус утгаараа мэдрэгдэж буй эерэг нөлөөг үржүүлэгч гэж тодтогдоо. За шууд өгөөжийг 5-7 дахин нэмэгдүүлэхэд үржүүлэгч нөлөө нь гардаг. За ингээд тооцоолоо зөвхөн гацуурт төсөл эдийн засагт 10 их найт төгрөгтэй дүүцэх хэмжээний өгөөж өгөх юм а. Ер нь бол дэлхийн хэмжээнд шинээр нэгдэх алтны ордын тоо эрс буурч байгаа. За энэ нь алтны салбарт хөрөнгө оруулалт, хайгуулын томоохон давлгаа эхлүүлнэ гэж үзэж засгийн газар 1.6 сая газарт хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олох оруулсан юм а. Үүнтэй холбогдуулан алтны салбарт ямар хүлээлт байгааг инхүү онцолж байна. Алтны үн олон улсын хөрөнгөний зах зээлүүдээр харьцангуй өсч эхэлж байна, тийм ээ. Үүнтэй холбоотойгоор бол манай Монгол улсыг сонирхох хөрөнгө оруулагчдын сонирхолч гэсэн харьцангуй дээшилж эхэлж байна. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд одоо хямралын байлтай байсан уулархан компаниуд маань эхнээс ахуулаад санхүүжилт босгоод эхэлжлээ. Тэгэхээр энийг бол бид амжилт гэж харж байгаа. Уулуурхаан голлох бүтээгдэхүүн нүүрс зис төмрийн хөдрийн зах зээл энэ онд яаж хэлбэлцэхийг хэлж мэдэхгүй. Харин алтны ханшил хэлбэлцэхгүй гэдгийг хэд хэдэн шинжээч онцолж байсан юм. Тэгэхээр эдийн засгийг нурундаа өрөх уулуурхааг аврах гол гарцын нэг нь алт болж таарж байгаамаа. За үндэсний валютын нөөцийн 40% бүрдүүлж байгаа алтны үн 2012 оноос унаж одоо эргээд сэргэж эхлээд байна. За алтны эрэлтийг ангилж үзвэл дийлэнх нь гоёл чимэглэл за үлдсэн эсхийг бусад зориулт эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын эрэлт эрс нэмэгдэх болжээ. Энэ ч үүднээс алтны компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлд гарсаар байгаамаа. Ер нь манай Монголоос ер нь Эрдэнэ Ресурс гэдэг компаниас хөрөнгөний зах зээлээс амжилттай хөрөнгө татсан байгаа. Сая хүртэл одоо нэг Торонтогийн хөрөнгөний биржээс татсан байна. Тэгээд Step Gold гэдэг компаниас хөрөнгөний зах зээл дээр бас IPO гаргаж байна. Ер нь цаашдаа бас иймэрхүү бас олон боломжууд бол хандлага бол нэмэгдэж байна. За өнгөрсөн онтой харьцуулахад алтны тушаалтын орлого 2018 онд 35, 2020 онд 46% өсөх төсөөлөл гарчээ. Одоогоор 1600 гаруй компани алтны салбарт тусгай зөвшөөрөл эзэмсэж байна. Сэлэнг болон Өмнөг Говь аймагт алтны томоохон орд газар байрлаж байгаа. За мөн олборлолтын дийлэнхийг Сэлэнг болон Төв, Өвөр хангай, Булган, Баян онгор зэрэг 6 аймгийн нутгаас олборлож байна. Ерөнхийдөө Монголын алтны салбарт гарч буй дүр зураг өөдрөг хүлээлттэй байна гэж эдийн засагчид тооцоолж байна. Жилдээ 1 сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг 2020 он гэхэд ашиглалтанд оруулах шийдвэрийг энэ 7 хоногт засгийн газраас гаргалаа. Ийм хэмжээний баяжмал боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр нь байршлын хувьд түүхий бүтээгдэхүүний тээвэрлэлт, эрчим хүч дамжуулах зардал бага зэрэг давуу талыг харгалзан үзэж, оюут толгойн ордын дэргэд буюу хам богд суманд байрлах нь тохиромжтой гэж салбарын яам мэргэжилтнүүд нь үзсэн байна. 95 жилийн нөөцтэй оюут толгойн ордыг төвшөрлөн зэс боловсруулах үйлдвэр барих нь урт хугацаанд түүхийн эдээр үйлдвэрлэлийг хангах гол ач холбогдолтой юм. Мөн оюутлогын зэсийн баяжмалт алт мөнгнөөс гадна ховор элементүүд агуулгаддаг учраас үнэт металлуудыг ялгаж авч үлдэх боломж нээгдэх юм. Цаашлаад дотооддоо оюутлогын зэсээ боловсруулснаар 2 тэрбум доллартай тэнцэх мөнгөн хөрөнгийн эргэлтийг дотооддоо шингээнэ гэсэн үг юм. Хэрэг бүс нутагт ийм үйлдвэр байгуулагдвал цаашдаа харамгтай цагаан суврагын ордын зэсийг боловсруулах боломжтой гэж засгийн газар тооцоолж байгаа юм байна. Харин хөрөнгө оруулалтын хувьд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнгүй эзэмших асуудал засгийн газрын хуралдаанаар хилцэгдсэн байна. Үлдсэн хувьд нь хөрөнгө оруулагч олох шалгаруулах ажлыг ойрын хугацаанд хийж үйлдвэрийг 3-аас 4 жилийн хугацаанд барьж ашиглалтанд оруулах юм а. Харин усан хангамжийн хувьд Орхон говь, Хэрлэн говь, Ойнг говь төслийн хүрээнд боломжит хувилбарыг судлан сонгож зохиц журмын дагуу засгийн газрын хуралдаанаар хилцүүлж шийдвэрлэхээр болсон байна. Төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой компаниуд нийтдээ 10.8 тэрбум төгрөгийн өртөө маш их алдагдaltaй ажиллаж байгаа юм. Тийм учраас менежментийг сайжруулахын тулд үе шаттай арга хэмжээ авах шаардлагатай гэж улсын хурлаас тогтоол гаргасан байгаа. Үүнтэй холбогдуулан төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааг нээлттэй болгон хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлага байгааг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас онцолж байгаамаа. Мөн зарим компаниудад хийсэн шалгалтын дүнг энэ 7 хоногт танилцуулсан юм а.
21 аймгийн орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит болон орон нутгийн оролцоотой компаниудад хийсэн шалгалтаар нийт 160 гаруй аж ахуй нэгжийн 60% нь алдагдaltaй ажиллаж байгаа учраас ихэнхийг нь татан буулгах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Цаашдаа төрийн өмчийн компаниудын удирдлагын хариуцлага чадварыг нэмэгдүүлэх тал дээр ч анхаарахаа төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдэгдэж байна. За бид яг энэ сэдвийг студид үргэлжлүүлэхээр зочноор төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Нэм Асрыг урьсан байгаа. Тэгэхээр төрийн өмчийн ихэнх томоохон компаниудад үйл ажиллагааны шалгалт хийсэн байна. Тэгэхээр иргэд бол шалгалтыг хвчлэн санхүүгийн шалгалт гэж ойлгодог. Үйл ажиллагааны шалгалт хийхэд ямар хүрээлэлтэйгээр ямар асуудлыг шалгасан байх вэ? Ер нь яг төрийн өмчт компаниудын томоохон компаниуд голчлон нөгөө 4 жилийн хэдэн үйл ажиллагааны шалгалтын хүрээнд нэгдүгээр технологийн үйл ажиллагаа үйлдвэрлэлийн, хоёрдугаар зохион байгуулалт бүтцийн хувьд одоо зөв буруу явж байгаа хэсэг. За гуравдугаар асуудал худалдан авалт уу одоо тендер одоо худалдан авалтын үйл ажиллагаа нь одоо хэрхэн нээлттэй эд тод явж байгаа шиг, дөрөвдүгээрт нөгөө тодорхой хэсэгчлэн санхүүгийн шалгалт гэсэн мөн одоо технологийн дамжлага хөрөнгө оруулалтын одоо төвчин цаашдаа хэрхэн шийдэгдэх гэсэн ийм чиглэлээр нэгдсэн одоо маягаар дүгнэлтийг ийм одоо шалгалтуудыг үйл ажиллагааны шалгалт гэж голчлон нэрлэдэг. За ихэнх төрийн өмчийн компаниуд санхүүгийн алдагдaltaй ерөнхийдөө бол менежмент нь хангалтгүй байдлаар явж ирсэн. Та нэг нэлээд ширүүхэн мэдээлэл хийгээдсэн оны өмнө. За хариуцж байгаа компаниуд ашигтай ажиллаж чадахгүй бол ажлаа өгөөрэй. Үгүй бол цаашдаа наад компани чинь хувьчлана гэсэн ийм мессеж өгөөдсөн. Одоо энэ байр суурин дээр та хатуу зогсож чадчихна уу? Ер нь хэвээр байгаа. Ер нь одоо яг нэг 80 гаруй компаниас нэг 20 хэдэн ашигтай ажилласан байдгийн 15 оны балансаар. За энэ жилийг хэрвэл ямар ч байсан 17 онд бол бид нар нийт компанийн одоо 70 гаруй компани буюу нийт компани 80 гаруй хувийг ашигтай ажиллуулах одоо ийм үүрэг даалгавар зорилт чиглэл өгч байгаа. За одоо ч дээр өөрөөр ярьж байгаа компани удирдлагууд ер нь хариулах тооцохгүй болох юм байна. Зөвхөн компани удирдлагч биш, компани төлөөлөн удирдах зүйлүүдийн гишүүч гэсэн одоо үйл ажилдаа компаниг удирдах ажилд идэвхтэй оролцохгүй, ажиллаа хийхгүй, хариуцлагагүй байх юм бол чөлөөнө гэдэг ингэж хэлж байгаа. Тэгээд бид саяхан гэсэн компани төлөөлөн удирдах зүйлийн гишүүдээс тодорхой 7-8 хүнийг бас чөлөөсөн янз бүрийн шалтгаанаар. Тэгээд бол захирлуудад яг тавьж байгаа шаардлага бол хэвээрээ байгаа. Ажлыг 6 сар нэг жилээр дүгнэн энэ хугацаанд компанийн үйл ажиллагаа менежментийг засаглалыг сайжруулад үр ашгийг дээшлүүлээд компанийн сэргээн хөдөлж авч чадахгүй бол одоо хариуцлах тооцоогоос өөр гарц алгаа гэж ингэж л хэлж байгаа. Үнэхээр олон нийтийн анхаарлыг татж байгаа нэг асуудал бол Эрдэнэт үйлдвэрийн асуудал байгаа. Тэгэхээр 49% нь улсад авах шийдвэр улсын хурлаас гарцсан. За харин энэ яг улсад авна гэдэг маань ямар процесс байх? Энэ процесс эхэлсэн үү? Аль шатандаа явж байна? Эсвэл эхлэхийг хүлээгээд байж байна уу? Ер нь яг энэ дээр бол улсын хурлын шийдвэр дээр бол ажлын хэсэг гаргасан байгаа. Ажлын хэсэг одоо сангийн сайдаар ерөнхий засгийн газарт өргөцсөн. Засгийн газараас бол сангийн сайд хойлсрон гаргахлуулсан ажлын хэсэг гарсан. За мөн одоо хоёр чиглэлтэй нэг нь санхүүгийн одоо төлбөр тооцоо барагдуулах, нэг нь хууль эрх зүйн төлбөр тооцоо барагдуулах, 3-р 49% буцааж авах гэсэн энэ чиглэлээр ингээ хууль зүйн яам, сангийн яам дээр хоёр одоо ажлын хэсэг, мөн дэд ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Энэ 49%-ийг буцааж одоо хууль эрх зүйн хувь зохицуулж хэрхэн шийдвэрлэх асуудлыг ажлын хэсэг дээр одоо шийднэ. Ажлын хэсэг ажиллаж байгаа гэж ингэж ойлгож байна. За ажлын хэсэг ажиллаж байгаа энэ явцад процессод өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийн тодорхой хувийг нь Монголын хөрөнгийн биржээр арилжаалах ёстой гэсэн юм олон нийтийн байр суурь байгаа. Та өөрөө бас яг ийм байр суурийг илэрхийлж ирсэн. Энэ зарчим хэвээр явж байгаа юу? Ер нь одоо бид бол одоо төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас бол засгийн газрынхандаа бид яриад байгаа нэг үл ер нь цаашдаа төрийн зөвхөн Эрдэнэч биш төрийн өмчийн одоо ховчлох юм бол төрийн өмчт компаниудыг ховчлох юм бол нээлттэй буюу паблик хэлбэрээр хөрөнгийн биржээр шалсан хувиудаар тодорхой ховжилж зарыг гэдэг энэ байр суурин дээр бол хэвээр байгаа. А хэрвээ одоо 49% ч одоо гэдэг юм уу энэ маргаантай байгаа асуудлыг шийдээд Эрдэнэтийн асуудалд орж ирсэн ч гэсэн Эрдэнэтийн олон нийтэд одоо хүлээж байгаа зүйл бол энэ иргэд ялангуяа ажилчид үндсэн одоо Эрдэнэтийн уугууд ажилчдын тэр бол анхны одоо үйлдвэрийг бүтээн байгуулсан хүмүүс бол тавьж байгаа гол хүсэлтийн нэг биднэрт ирүүлж байгаа ерөнхий сайд ирүүлж байгаа хүсэлтүүд ерөөсөө бид хувьцаа эзэмшигч болъё гэсэн санал тавиад байгаа учраас цааш тавал төрийн өмч томоохон компаниудын хөгжлийг явагдах юм бол зөвхөн паблик буюу нээлттэй хувьцаат компани хэлбэрээр олон нийтэд ил тод зарах ийм л хэлбэрээр хөгжлөхын зүйтэй энэ бол байр суурийг хэвээрээ байгаа гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр ойролцоогоор цаг хугацааны хувьд хизээ энэ үйл ажиллагаа эрчимжих бол олон нийтийн хүлээлт өндөр байгаа л да.
Ер нь бол зүгээр яг энэ Эрдэнэтийн хувьд бол арай 49% нөгөө энэ шилжилт иргэн одоо хүлээ авах гэдэг юм энэ процесс жоохон хүлээлттэй байгаа дээ. Энэ бол биднээс төрөмчийн бодлого зохицуулалтын яг миний хариуцж байгаа ажлын зүгээс арай хамааралтай тусдаа өөрөөр хэлбэл нөгөө сангийн яам, хууль зүйн яам, томоохон ажлын хэсэг ажиллаж байгаа учраас. Зүгээр яг энэ үйлдэл хийгдэх юм бол Эрдэнэт буюу бусад компанийн хувьд гэсэн ингээд 6 сар, 7 сараас ховчлуудээр бид нар ажлын хэсэгтэр томхон компаниудаар ерөөсө хувьцаат компаниуд гэж одоо нээлттэй хэлбэрээр зарлаа, хувьцаат компани хэлбэрээр зарлаа гэсэн тэгж ажлын хэсэгтэр тийм л бэлтгэл хийгдэж байгаа. Эрдэнэт үйлдвэр дээр нэмээд тодруулахад та түр хэлээ үйл ажиллагааны шалгалт хийсэн гэж байна. Тухайлбал ерөнхий захирлынх нь эрх санхүүгийн эрх мэдэл ч юм уу гарын үсэг зурх эрх мэдэл нь бас хязгаартай байсан байна гэж нэлээ хэвлэл шуугсан л та. Энэ дээр тухайлбал санхүүгийн шалгалт бас давхар орсон уу? Орсон бол үр дүн нь хизээ гарах бай. Үйл ажиллагааны шалгалтын явц одоо санхүүгийн талаас тодорхой хэмжээнд сангийн яамных бас оролцож ажлын хэсэгт хамтарч орж шалгасан л да. Нийт шалгалтын үр дүн бол одоо арай хараахан дагаараагүй цагаан сарын өмнө дөнгөж дууссан. За цагаан сарын дараа үе одоо ажил эхлээд бид нар бол нөгөө мэдээлэл нэгтгэсэн сангийн яам дараа нь төрөмчийн бодлого зохицуулалтын газар дээр нэгтгэгдээ төрөмчийн хорооны хурал нөгөө талаар засгийн газар тайлгнаад нэгдсэн дүгнэлтүүд тэгж гарна. Урьдчилан үйл ажиллагааны шалгалтын явцд бол бид бол одоо нийгэмд бол 3 зүйл дээр ялангуяа үйл ажиллагааны талаас 3 зүйл дээр анхаармаар юм байна. Нэгдүгээр таны саяны одоо тодруулаад байгаа ерөнхий захирлын эрх мэдлийг хязгаарсан компанийн хууль одоо тодорхой хэмжээнд зөрчсөн байж болох гэж төрүүчийн захирлын захирал одоо тушаалтай 100 сая төгрөгийг нэг захирал зурдаг, 500 сая төгрөгийг нэг захирал зурдаг, 500 саяас дээш ерөнхий захирал зурдаг ийм одоо алдаатай ийм шийдвэр байна. Энийг бол шинэ захирал хэрвээ энийг хэрэгжүүлнэ, эрхээ шилжүүлнэ гэж хуулийн хүрээд дахин шийдвэрлэх хэрэгтэй. Энийг нэг өөрчлөх. Нэг ийм одоо үйл ажиллагааны шалгалтын явц бол ийм чиглэл өгч байна. Хоёрдугаар асуудал дээр бол компанийн удирдлага бүтэц зохион байгуулалтын дээр бол алдаа байна. Хуулийн хэлтэс, захиргааны хэлтэс, худалдан авалтын хэлс, логистикийн хэлс гэдэг юм одоо газар хэлсүүд гэдэг юм тийм олон одоо тустай үйл ажиллагаа явуулдаг одоо чиглэлүүдийг энэ компани дээр нэгдсэн нэг одоо хэлс засаг руу одоо ингэж бөөнөр нь оруулсан нэг хүн удирдах гэдэг юм ийм тогтолцоо гэр нийтдээ бүтэц удирдлага компани удирдлага бүтцийн хувьд бол одоо олон жил явсан Оросоос одоо Орос Монголын хамтарсан компани 37 8 бараг 40 жил шахуу явсан энэ одоо нэлээд докторчсон энэ бүтц рүү эргэж харахгүй бол шинэ одоо тодорхой хэмжээний шинэ удирдлагууд очингуудаа бүтц хийж янз бүрийн хэлбэрээр өөрчлөх нь энэ бол ажилд одоо хортой байна. За 3 дугаар чиглэл дээр бол одоо сангийн яамнаас ярьж байгаа авилгатай тэмцэх газраас засгийн газраас шаардаад байгаа нь бол төрөмчт компаниудын худалдан авалтыг ил тод болгоо. Худалдан авалтыг. Энэ ажлын хүрээнд бол Эрдэнэтийн одоо худалдан авалтууд тэр тендерүүд гэрээнүүдийг шилэн даасны хуулийн хүрээд нээлттэй ил тод болгох энэ ажлыг одоо шийдвэрлэх шаардлагатай гэж урьдчилан байдлаар нэг ийм 3 одоо ажлын дүгнэлт байгаа. Нэгдсэн ажлын дүгнэлт одоо шалгалтын үр дүн гарахаар олон нийт мэдээлэх ийм зорилготой байгаа. Гэхдээ ер нь төрийн өмчийн бүх компаниуд шилэн даасны хуулийг мөрдөөд ил тод байх ёстой, иргэдийн хяналт байх ёстой гэж байна. Бас нэг энэ 7 хоног таны хийсэн мэдээлэл дотор иргэдэд нээлттэй нэг өдөрлөг зохион байгуулагдах юм байна тийм үү? Тэндээс бүх төрлийн төрийн өмчийн компани үйл ажиллагаатай хүссэн иргэн танилцах боломжтой юу? Ер нь энэ удаа бол одоо Монголд анх удаа улсын хурлын шийдвэрч бий засгийн газрын одоо ерөнхий сайдаас өгсөн өөрөөр даалгаварч бий 10 сар 11 саруудад тэгээ явахгүйгээр төрийн өмчт компаниуд бүгд оролцоод энэ төрийн өмчт компаниудын одоо төрийн өмчийн менежмент нийгмийн хариуцлага гэсэн сэдвтэйгээр өдөрлөг 4 сарын 7-8-ны өдрүүдэд хуучнаар тэнгэр бөөний худалдааны буюу тэнгэр экспортер зохион байгуулах юм. Энэ дээр бол одоо иргэдээ хүлээгээд байгаа энэ асуудлыг нээлттэй тавья. Бүх компаниуд ямар үйл ажиллагаа явуулдаг нэгдүгээр танилцуулаад байгаа. Ямар менежмент хийдэг, ямар одоо сүлжээ холбоотой компани танилцуулдаг. Тий. Хоёрдугаар асуудал дээр бол одоо ямар худалдан авалтууд хийдэг юм бэ? Жилд энэ компани ямар бараа бүтээгдэхүүн худалдаа нээлттэй олон түмэнд танилцуулж. Гуравдугаарт бол импортыг оруулж байгаа үндэсний жижиг дунд үйлдвэр, үндэсний үйлдвэрүүтэй яаж хэрхэн хамтарч ажиллах вэ? Энийг гэрээ хэлцлэх, одоо хэлцлэх гэсэн бол дараа жилүүд хамтарч болох. Тэр одоо арга замаа ярилцахаар 2 өдрийн одоо өдөрлөгийг одоо зохион байгуулна. За энэ дээр бол төрийн өмчийн ялангуяа томоохон 50 орчим ард зам мазаг жижиг компаниудыг тэр орчим бүх компаниуд бол ямар ч байсан нээлттэй олон нийтэд үйл ажиллагаагаа сурчлаад худалдан авах бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг зарлаад нөгөө талаар бусад жижиг байгууллагууд бусад компаниудаа хамтарч ажиллах одоо энэ саналуудаа хөргүүлэх тийм анхны олон улсын чанартай гэдэг юм ер нь төрийн өмчийн компаниуд иргэд
худалдаа авагч нар нөгөө талдаа жижиг дунд үндэсний үйлдвэрлэгч нарын хол усан ийм өдөрлөг үзэсгэлэн бодноо. Энэ дээр харин иргэд одоо очиж нээлттэй тэр худалдан авалтуудад ямар худалдаа авалт хийдэг юм бэ, ямар бараа авах юм бэ, ямар үйл ажиллагаа явуулдаг компани, энэ компани тухай дандаа хаалттай байдаг гэхээргүй олон нийтэд эд болгох гэж байна. Энэ зорилготойгоор засгийн газраас одоо энэ одоо өдөрлөгийг зохион байгуулж байгаа. Хүссэн иргэн болгон энэ нээлттэй үйл ажиллагаанд оролцож төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа болон хамтран ажиллах боломжуудынхаа талаар мэдээлэл авч болох юм байна. 7 оны томчийн хөтөлбөрт төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Нэм Усар зочноор оролцлоо. Баярлалаа танд. Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт. Томчийн хөтөлбөр үргэлжлэж байна. Сангийн яам энэ 7 хоногт 13 тэрбум төгрөгийн засгийн газрын бонд зархаар төлөвлөсөн ч 55 тэрбум төгрөгийн захиалга иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн байна. Хэдхэн сарын өмнө бол захиалга ингэж давж биелэхээс илүү зарах хэмжээнийхээ 50% ч хүрэхгүй байх тохиолдол гарч ирсэн юм а. Учир шалтгааныг нь эрен сурвалжлаад үзэхэд Монгол улс олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нөхцөлд банкны зээлийн хүүгээс татвар авах заалт багтсантай голлон холбогдож байна. Мөн Монгол банкны бодлогын хүү өнгөрсөн намраас хойш өссөөр 15%-тай болсон нь засгийн газрын бондын хүүгч өсгөж жилийн өмнө 12-оос 13% хэлбэлцэж байсан засгийн газрын бондын хүү одоо 17% хүрч өсчээд байгаа нь банкнд мөнгө хадгалуулснаас засгийн газрын бонд авах нь ашигтай болох нөхцөлийг үүсгэсэнтэй холбоотой юм а. Энэ нь хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд ч эргээр нөлөөлөх үндсэн шалтгаан боллоо. Монголын хөрөнгийн биржийн захирал Алтаагаас дараах тодруулгыг бид 7 хоног томчийн хөтөлбөртөө авсан юм а. 2017 он гарснаар хөрөнгийн зах зээл нэлээд өгчөж байгаа. За ялангуяа засгийн газрын үндэс засны анх дахь зах зээлийн арилжааг аваад үзэхэд бол энэ жил 92 тэрбум төгрөгийн засгийн газрын үндэс засны арилжаа хийсэн. Өнгөрсөн оны мөн үед бол 27.5 тэрбум төгрөгийн засгийн газрын анх дахь зах зээлийн үндэс засны арилжаа хийсэн мэт. Мөн хоёр дахь зах зээлийн хувьд бол энэ жил бас л идэвхцэн үзүүлэлттэй гарч байна. Тухайлбал энэ жил он гарснаар 7.8 бараг 8 тэрбум төгрөгийн засгийн газрын үндэс засны хоёр дахь зах зээлийн арилжаа явуулсан. Өнгөрсөн оны мөн үед бол 3.7 тэрбум төгрөгийн засгийн газрын үндэс засны арилжаа явуулсан байдаг. Хувьцааны арилжаач гэсэн ерөнхийдөө бас нэлээд нэмэгдэж байна. Өмнөх жилийн 1 сард Монгол шуудан компани ховчлол IPO хийгдсэн байдаг. Тэр нь бол яг 6.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн. Хоёр дахь зах зээл дээр бол өнгөрсөн оны мөн үед 1.7 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдэжсэн бол энэ жил хувьцааны хоёр дахь зах зээл дээр 4.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байх ч. Тэгэхээр бол аль аль үзүүлэлтүүдээр бол хөрөнгийн зах зээлийн тоо арилжааны идэвхийг харахад бол энэ жил бас нэлээд тийм сэргэх хандлагатай байна. Хөрөнгийн зах зээл дээр тэр дотор хөрөнгийн бирж дээр хийж байгаа ажлууд гэвэл 2014 оны цаасан зах зээлийн тухай хуулийг хэрэгжүүлэх, тэрийг идэвхжүүлэх ажлаар нэлээд юмнууд хийгдэж байна. Тухайлбал тэр нь юу вэ гэхээр давхар бүртгэл дүүлдэстэн гэж ярьдаг гадны биржүүд дээр арилжаалагдж байгаа компаниудын хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах талаар нэлээд ажлууд хийж байна. За түүнчлэн бас өмнө хэд хэдэн ярилцлага юм дээр хэлжсэн. Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын томоохон хүлээн зөвшөөрөгдсөн индекс нэвтрүүлэх гэсэн зэргээр бас ажлууд хийгдэж байгаа. Энэхүү ялангуяа давхар бүртгэлийн индексийн ажлууд хэрэгжснээр бол манай хөрөнгийн зах зээл нэлээд өргөжин тэлэх түншлэн шинэ бүтээгдэхүүн гарах боломжтой. Тооноос чанарт уриатаагаар болсон Монголын телевизүүдийн форум 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Эдийн засгийн хямрал телевизийн салбарт амаргүй байдлыг үүсгээд байгаа ч хэрэглэгчдийн шаардлага улам нэмэгцээр дэлхийн нийтийн томоохон шоу нэвтрүүлгүүдийг нутагшуулж эхэлсэн юм а. Тиймээс ч телевизүүд сэтгэл нэгдэж гол үнэтэй контентууд дээр хамтран ажиллах, үзэгчдэд хүрч байгаа мэдээллийг илүү чанартай болгох шаардлага тулгарч байгаа юм а. Эсрэг тохиолдолд хансан өрсөлдөөнд зах зээлийн орчинд өөрөө ирэхгүй шахагдана гэдгээч энэ жилийн телевизүүдийн форумоор телевизүүдийн удирдлагууд хүлээн зөвшөөрч энэ талаар хамтран нэгдсэн шийдэлд хүрч чадлаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз энэ жил анх удаа Монголын телевизүүдийн форумд оролцлоо. Телевизийн 1-2 дугаар суваг тус бүрээрээ өдөр бүрийн 17 цагийн эфирийг бэлтгэхдээ мэдээлэл, асуудал хүндсэн өв уламжлал, соёл, залуучууд, хүүхэд цэнгэнд нэвтрүүлгүүд буюу олон нийтийн телевизийн хуулийн хүрээнд үүрэг хүлээсэн бүх чиглэл даацтай контентуудыг бэлтгэж ирлээ. Мөн Монголын радиогийн 18 цагийн эфирийг өдөр тутам бэлтгэхийн зэрэгцээ гадаадын 5 хил дээр Монгол улсыг сурталчлах үүргийг бид давхар хүлээдэг юм а.
Үндэсний ууган телевиз үүсгэн байгуулагдсаныхаа 50 жилийн босгон дээр нэвтрүүлгийн бодлого, сүлжээ төлөвлөлт, техник технологийн цогц шинжилгээ хийх бэлтгэлээ хангаад байна. Тухайлбал HD технологид бүрэн шилжих BBC, NHK, Netflix зэрэг дэлхийн томоохон телевизүүдтэй хамтран ажиллах, хамтарсан бүтээл төрөх, дэлхийн шилдэг контентуудыг зохиогчийн эрхтэйгээр худалдаж авах, өөрсдийн бүтээх контентын чанарыг сайжруулахаар төлөвлөсөн байгаа. Мөн үндэсний эрх ашигыг ямагт нэгдүгээр тавих зарчимд үндэслэн үндэсний шилдэг контент бүтээгчтэй хамтран ажиллах урилгыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал Нийж Жамц тус форумын үеэр илтгэл тавихтаа онцолсныг телевизийн өрсөлдөөнт зах зээлд хүч үзэж байгаа бусад оролцогчид талархан хүлээн авч ирсэн юм а. Телевизүүд бид техникийн хөрөнгө оруулалтыг бол мэдээж хийх шаардлагатай. За энэ дээр ч гэсэн манай үндэсний телевиз энэ жил 50 жил болж байгаа учраас бид нэр HD технологи руу шилжихээр бол одоо бас бэлдэж байна. За контент үйлдвэрлэлд бас бид нар хөрөнгө оруулалт оруулах хэрэгтэй. Сая бол энд сууж исэн продакшны дарга захирлууд бол бүгд ярьж байна. Рекламынхаа өндөр тарифыг бол бид телевизүүд бол барьж явах хэрэгтэй гэж бол байр суурьтай байна. Одоо дэлхийн телевизүүдтэй ярьсан бид нар Чингис хааны мөрөөр гэсэн ийм нэг том контентыг энэ жил бол үндэсний телевиз маань хийхээр одоо 50 жилийнхаа босгон дээр төлөвлөж оруулсан байгаа. Бизнесийн үйл ажиллагааг дэмжих байдлаар бол одоо бол яг манай тухайн энэ олон телевизүүдэд бол тийм бүтээсэн контентууд байхгүй байгаа учраас эдийн засаг бизнесийн мэдлэг мэдээллийг энгийн үг хэлгээр ойлгомжтой онцгой анхаарч түгэх одоо энэ төрлийн контентыг дэлхийн зах зээл дээрээс бид нар бас худалдаж авч бол хэрэгжүүлэхээр бас төлөвлөж одоо эхнийхээ шатанд бас орчихсон байгаа. За одоо бол нэрийн дурдаад яг уу гэрээнд гарын үсгд орсныхаа дараа бол бид нэр бас энэ бизнесийн чанартай контент бол тун удахгүй бол та бүхэнд бол задлж бол барих гэж байгаа. За үндэсний олон нийтийн телевиз бол ер нь бол бид цааш нь хөтөлбөрийнхөө бодлогыг өөрийнхөө одоо уран бүтээлчид мэдээж одоо хуулийн дагуу авах хэрэгтэй бүх хөтөлбөрүүд контентууд аавна. За сая ярьж ирсэн энэ продакшны захирлууд тийм ээ энэ одоо эдгээр бас та бүхэн продакшнууд бол манай үндэсний олон нийтийн телевизд бол бас өөрийнхөө бүтээлийг контентуудыг нийлүүлэх хэрэгтэй. Бусад телевизүүдтэй ч гэсэн бид бас мөр зэрэгчиж хамтарч ажиллах сонирхлоо бол та бүхэнд бол илэрхийлж байна. За тийм учраас бид нар энэ жил 50 жилээ ухтаад шилдэг контентын уралдаан сонгон шалгаруулалт худалдан авалт их ийм одоо уралдааныг зарлах гэж байгаа. Тэгээ мэдээж уралдаанд ирсэн олон контентуудыг худалдаж авахаас гадна бусад телевизүүд ч гэсэн энэ уралдаанд ирсэн бүтээлүүдийг бас өөр өөрийн одоо сувг дээр бас авч хэрэглэх, гаргах бүрэн боломжтой гэж бас үзэж байгаа. Зөвхөн нийслэл Улаанбаатар хотод л гэхэд 18 өргөн нэвтрүүлгийн 7 кабелийн телевиз үйл ажиллагаа явуулж байна. Хүн ам цөөтэй манайх шиг улсын хувьд хитрхи хатсан тоо учраас цаашдаа телевизүүд нэгдэх хамтран бүтээл төрөх чиглэл бий болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл нэвтрүүлгийн тоо дүүргэлт чухал биш. Чанарыг чухалчлахын тулд ямар бодлогыг баримтлах ёстой вэ? Арилжааны телевизүүдийн оршин тогтнох үндэс болсон зар сурталчилгааг үзэгчдэд хэрхэн мэдрэмжтэй хүргэх вэ? Үнцэнтэй үлдэх контентуудыг бэлтгэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ гэд олон сэдвийг хүндээ ярилцсан. Үзэгчдийн таашаалд нийцхүүс нэвтрүүлэг бэлтгэх, гадны контент худалдан авахд маш их зардал гардаг атлаа эргээд олох ашиг нь бага. Мөн зар сурталчилгаанаас ч телевизүүд зардлаа бүрэн гаргаж чаддаггүй форумд оролцогчид илэрхийлж байсан юм а. Чин үнийг өнөөдөр бол энийг эдийн засгийн хувьд бол айгүй ашигтай амжилттай гэж хэлэхэд бол бас хүндрэлтэй. Ялангуяа манай нөгөө телевизийн зохицуулалт нь студи продакшнуудтай харилцаж байгаа тэр зохицуулалт нь өөрөө бүрхэг зүйл ихтэй. Ялангуяа судалгаан дээр суурлаагүй бодиттой үнэлгээ байхгүй учраас бол хизээ мэдгүй зүгээр яг телевизээрээ бол бид нар нэвтрүүлгээр бол ашиг орлого бол өнөөх олж цаашдаа амжилттай үргэлжлүүлэх бол боломж хомс. Арилжааны телевизийн зах зээл дээрх тоглоомын дүрмээ илүү тодорхой болгоё гэдэг талаар ярьж байгаа. Тэгэд энэ нь юугаа хэлж байгаа вэ гэхээр үзэгчдэд хүргэж байгаа тэр реклам яг хэдэн хүнд хүрж байгаа, тэр нь ямар рейтингтэй нэвтрүүлэг дундуур яг ямар рейтинг цуглуулсан бэ гэдэг үзүүлэлт буюу GRP гэдэг ойлголт байдаг. Тэгээ манай рекламны зах зээл бол энэ GRP дээр суурьж хуваарлагддаг. Цэвэр зүгээр одоо секунд сохроор зардаг. Тэгэхээр тэр сохроор зарагдсан секунд маань яг хэдэн хүнд хүрсэн бэ, хүртээмж өгөөж нь тодорхой биш байдаг. Тэгэхээр өнөөдрийн чуулган дээр бол илүү өндөр рейтинг цуглуулсан телевизүүд нь илүү их одоо реклам татах те. Тэгээд тэдний үнэн өсөх гэдэг энэ тухай ярьж байна. Тэгээд ингэснээр ямар үр дүнтэй вэ гэхээр яг рейтинг дээр суурилсан орлого хуваарлт хийгдээд их юм бол телевизүүд илүү их хөрөнгө оруулалт хийх боломжтой болно. Монгол контент руу, Монгол олон ангид кино руу хөрөнгө оруулалт хийх боломжтой болно. Мэдээж телевизийн салбарт өөдрөг олон хүлээлт байгаа. Гисэн хэдий ч арилжааны телевизүүд орлого хуваарлалт талдаа тодорхой дүрмтэй болох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид таамгаар яваад байна. Контентийг хүсэмжилж илүү их таашаан хүлээн авч байгаа энэ цаг үед гадны контент худалдаж авах нь
бизнес талаас ашиггүйч манай салбар туршлагачна гэсэн саналыг хэлж байгаа төлөөлөл байлаа. Мөн хийсэн бүтээснээ төрөлжүүлэх хэрэгтэй. Үүний тулд телевизүүд гаргаж байгаа бодлого дээр нэгдмэл байх ёстой гэдгийг ч зарим телевизийн удирдлага анхааруулж ирсэн юм. Тооны хувьд бол бид одоо их агсан төвшөнд хүрчээд байна. Олуулаа байна. Гэхдээ энэ маань инглээгээд бид өөрсдөө сэтгэл хангалуун байна уу нэгдүгээр. Хоёрдугаар үзэгчид эндээс бас өөрийн хүсэл шаардлагатаа нийцсэн зүйлийг олж авч үзэж чадж байна уу гэвэл бас одоо асуултын тэмдэг дүүрэн байгаа. Энд бид нар ямар нэгэн тийм гарц шийдэл хайсан тийм чуулганыг бол хийдэг. Ерөнхийдөө бол жил болго ярьж ирсэн сэдв маань оюуны өмч байдаг. Оюуны өмчийн тал дээр ахис дэвшил нэлээд гарсан. Ялангуяа мэдээллийн хөтөлбөр, спортын контентууд бол аль биесны эрхтэйгээр бид авдаг болсон. Одоо эфирээр гарч байгаа тэр бүтээгдэхүүнүүд чинь ямар нэгэн төлбөр юмаа төлцсөн аль биесны эрхтэй байх хэвээр. Тэгэх юм бол энэ тоо нэлээд зөөрнө гэж бодож байна. Засгийн талаас үйл ажиллагаа явуулахад туйлын хэцүү аюу хүнд нөхцөлд байна. Нэг нөхцөл нь юу вэ гэхээр бол нэгдүгээрт бол зах зээл нь жижигхэн гэж байгаа. За зах зээл нь жижигхэн бол төр засгаас ялангуяа боловсролын яамнаас энэ монгол хэлтэй байдаг одоо энэ буряд өөр монгол байна. Халимаг байна. Ийшээ бол Монголын нэвтрүүлгийг гарах хилцээрийн яаралтай хийж өгөөч. Энэ бол аюу чухал асуудал. Энэ бол үндсэндээ хоёр яамны хооронд байгуулах санаа жишгээр хүртэл зохицуулж байна. За хоёрдугаарт бол одоо манай телевиз эфирт бол жишээлбэл Оросын суваг чинь 20-30-аар байдаг. 20-30-аар байгаа бол за Оросын эфирт бол Монголын нэг суваг одоо гарч ийн үгүй нэг суваг алгах. Энэ байдлыг бол ядаж эрх тэгш болох талаас бол хөөцөлж байгаа, хичээж байгаа, ойлгож байгаа одоо төр засгийн хүн байна уу гэж энэ асуумаар байна. Монголын телевизүүдийн форум 2017 чуулганд телевизийн салбарын удирдлагуудаас гадна Монголын харилцаа холбоод мэдээлэл технологийн салбарын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, төрийн бодлого боловсруулагчдгээд олон салбарын төлөөлөл оролцсон юм а. Хэвлэл мэдээлэл бол хамгийн хүчтэй зэвсэг. Тэр утгаараа хүмүүсийн тархийг цэнгэлж байдаг энэ салбарыг төрөөс бодлогоор дэмжих нь олон талаар ашигтай чуулганд оролцогч хөндлөнгийн судлаачид ч онцолж байсан юм а. Мэдээллийн төрөлцсөн сувг Монголын мэдээ телевизэн даваагаас баасан гаригуудад 11-ээс 14 цагийн хооронд 3 цагийн тасралтгүй мэдээллийн урсгалыг үзэгчдэд хүргэж эхлэв байна. Үйл явдлын шуурхай дамжуулалтуудаас гадна гадаад мэдээ, спортын мэдээ, ханшийн мэдээлэл, дэлхийн томоохон хотуудын цаг агаарын мэдээгч үзэгчдэд тогтмол хүргэж эхэлсэн нь өдрийн цагаар хамгийн хандлт өндөртэй мэдээллийн хөтөлбөр болж эхлэв байна. Монголын мэдээ хөтөлбөрт хүндсэн гол сэдвүүдээ ахин нэг сануулъя. Даваа гарагт олон улсын валютын сангийн өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн талаар сэтгүүлч Пүрүү эдийн засагч Дорж Хант нартай ярилцаж иргэдийн байр суурийг сонссон юм а. Тэр авсан зээлэл одоо зөв залцуулж чадах юм бол улс оронд манд ашигтай тийм боломж гарах юм бол сайн л байна. Хэрэгтэй хүү багта зээл ч юм уу одоо Монгол улс ашигтай бол хандхад бол буруу юм байхгүй шүү дээ. Нэг талаас бол аваад одоо өөрөө дараагийнхаа ажлыг амжуулж яхад бас болохгүй юм байхгүй шүү дээ. Тийм миний бодлоор бол чадчихлээвэл төлж чадчихвэл тийм ээ. Дараа нь яаж төлөх вэ гэдэг. Нэмэхгүй байна. За бид нар цаг алдаж гин үгүй юу? Хоёулаа 2-3-7 хоногийн өмнө энэ сэдвээр ярилцж хахад нин даруй энэ хөтөлбөрт манай улс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг өөрөө илэрхийлжсэн. За тэгэхээр цаг алдаж гин үү гэдэг асуулт гарч ирж байна л да. Тэгэхээр эдийн засгийн өндөрлөл бол нэлээд их хурц байдалтай орцсон байгаа гэдэг бол тал талдаа бид нар их ойлгож байгаа. Тэгэхээр цаг алдахгүй бол урдаа эхлүүлвэл их сайн. Мямар гарагт сурвалжлагч инх сайхны цагийн үр төлбөрт яг 1 жилийн өмнө сурвалжилсан элэг шилжүүлэн суулгах мэдсэлийн талаар Монголын мэдээ хөтөлбөр үргэлжлүүлж хөндлөө. Эцсийн шатандаа орсон хор тавдрыг хэдийгээр доонороос эргэтэн шилжүүлэн суулгах мэдсэлийн аргаар чанартай амжилтдаг болсон ч зардал өндөр энэ эмчилгээг өвчтнүүд тэр бүр авч чаддгүйг хэлж байсан юм. Одоо тэгээд 1 жилийн дараа ямар хөө ахиц гарсан байна. Тэгэхээр яг элэг шилжүүлэн суулгах мэт засал дээр бол хоёр эмнэлэгтэй холбогдож байна. Нэгдүгээр эмнэлэг бол хавдар судлалын үндэсний төв, дараагийнх нь нэгдүгээр улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй бол яригдана. За энэ хоёр эмнэлэг дээр бол хоёулын дээр нь элэг шилжүүлэн суулгах баг ажиллаж байгаа. За хавдар судлал харин лав гарагт Өмнөгов аймгийн цагаан хадны орчим нүүрс тээвэрлэгчдэд тулгамдсан асуудлыг Skype-аар шууд холбогдож ярилцсан юм а.
Автомашины жолооч нарын амнаас эрүүл мэнд эрсдэлтэй нөхцөл байдалд үүсээд за олон сар жилийн хугацаа одоо өнгөрөөд байгаа. За ер нь бол энэ замын хамгийн том асуудал замын асуудал байна гэдэг. Энэ замаас болж хүний амнаас одоо жилд бол маш их тоогоор маш аимшигтай их тоогоо одоо дайн дажинтай орноос илүүгээр одоо хүний амнаас энд бол эрсдэж байгаа нь бол жолооч нар одоо бүгд ярьж байна л да. Бүр гарагийн Монголын мэдээ хөтөлбөрт үерийн бүс буусан айлуудын талаарх өнгөрсөн жилийн цагийн үр төлбөрт бэлтгэсэн мэдээлэлээ иргэн сурвалжлаа. Иргэн лавг дөржин гэрийн гадаа байна. Тэгэхээр 4-5 хоногийн өмнөөс эхлээд энэ шар усны үер буугаад одоо л та бүхэн харж байна. Энүүгээр бол ер нь бол энгийн зүгээр гуталтай хүн бол ямар ч явах боломжгүй болсон байна. Шийцүүлсэн байна да. Нодлон тэгээд саруулсан л энэ жил бүр одоо гэр бүр байх. Иргэн лавг дөржин энэ 5 онтой гэр бол 5 хоногийн өмнө усанд автсан. За нөхцөл байдал яг 1 жилийн өмнө 16 онд ийм байсан юм байна. За дахиж энэ тухайн байшил дээр очиж энэ айлаа хайж сурвалжилж үзв. Одоо нөхцөл байдал яг ямар байгаа юм бэ? Тэгэлгүй хаа за өчигдөр очиход бол бидний өмнө яг урьдчилж авсан мэдээлэлээр бол айлууд нүгээгүй эрсдэлтэй бүсэд хэвээрээ байгаа гэсэн мэдээллийг өгсөн. За яг өчигдөр бол газар дээр нь очиж үзэхэд бол яг л айлууд нь хуучин шиг бол амьдарч байсан. За тэгээд Баасан гарагт малын өвчлөлийн сэдвийг Монголын мэдээ онцлон үндсэн юм. Өвчлөл сэдрээд байгаа талаар чи одоо сэдвийн мэдээ бэлтгэсэн байна л да. Их сурвалжууд ямар тайлбар өгч байна? За өнгөрсөн онд 2016 онд гэхэд эхний ээлжинд вакцинд зориулж улсаас 3 тэрбум төгрөг төсвөлсөн байх юм. За харин 8 сард ахаад өвчин одоо газар авч жишээлбэл хоньны цэцэг өвчин бол урд өмнө манад яригдчихж байгаагүй өвчин шинээр гарлаа гэд дээрээс нэмж 13.2 тэрбум төгрөг. За нийлээд бол 16.2 тэрбум төгрөг зөвхөн мал вакцинжуулахад вакцинд зориулсан хөрөнгө оруулалт болсон байна л да. Ийхүү Монголын мэдээ сувг эх орны өнцөг булан бүрээс мөн гадаад улс дахь сурвалжлагчдаас үйл явдлыг хамгийн шуурхай мэдээллийг хүргэж анхаарал татсан асуудлуудаар олон нийт экспертүүд тоймчдын байр суурийг хараат бусаар хүргэж эхэллээ. Даваагаас Баасан гарагийн 11-ээс 14 цагт Монголын мэдээ хөтөлбөр тасралтгүй 3 цагийн турш үзэгч таныг мэдээллийн урсгалаар хангах болно.